Сайн байна. Гэт өгсөн өнөө тий. Компьютер дээр ер нь хэр суудаг вэ? Компьютер дээр нэг удаа ер нь суусан шүү. Тэгээд За. суусан шаар нөгөө нэг юу яачаад байгаа юм шүү. Тэр сенсмистэй талд нь суудсан юм шүү. Халж маллаад байна гэдэг. Тэгээд нэр яаж стагнуулчихсан. Үгүй та нэг буруу ойлгоод штэ. Хэрэглээний програм яриад байгаа байхгүй да. Яг Excel ажиллана штэ. Excel дээр ч гэсэн ажиллана. Одоо тэр чинь юу байсан? Excel байсан, хуучин. Тэгээд Verna, Accent, Sonata гэдэг тэд нар дээр ажиллаж байсан бохоо. Ер нь ажиллаад засмасаад бас яач шүү, хурц өнгөч шүү юм. үгүй танаас юу л асуугаад байна л да. Одоо PowerPoint дээр ажиллаад юм хийж чадах уу? Presentation бэлдэж чадах уу? PowerPoint, Power, PPT хоёр ч байсан надаа. Хоёр PPT бэлдсэн юм уу? Хоёр байсан. Нэг нь нараар цэнгэлдэг, нөгөөх нь болохоор тогон цахаад залгаад цэнгэлдэг байсан байхгүй. Тэгээд нэг нь болохоор тогон залгаад цэнгэлдэг. Тогон залгаад гэн шатцсан байхгүй. Тэгээд тэр чинь нөгөө нэг онгоцоонд авч явж байгаад хамаагүй PowerPoint чинь бас гаргадаг юм байлээ шүү дээ. Манайх чинь гэхдээ гадаад руу явуулна үстэй тийм ээ. Илгээс томилтон юмтар. За ирэхэд ярий даа. Ярэ. За энэ хариг чимчүүд. Сайн байна уу? Сайн байна. За. За. Тэнд сууж байгаа юм ихтэй юу хийдэг юм? Манай менежер юм хиттэй. Хидтэй? Гүү тэр яг та өөрөө юу хүн блэ хидтэй юу блэ ямар анкет өгсөн блэ тэрийг надад хэлэхгүй юм уу? Танаа захирал өрн эрэгтэй хүн байт юм уу эмэгтэй хүн байт юм уу? Эмэгтэй. Эмэгтэй. Тий. Танах ер нь хэдэн эмэгтэй ажилтнтай юм бэ? Байгууллага маань. За 80 хүнээс нэг 7 нэрхтэй үлдсэн 80 эмэгтэй. Яв 73. тий. Та яг 25-аас 30 хүртэлхийн заяа. Ганц биеүүдийг ингээд бүгдийг гаргаад ирэх гэж байх уу? Үгүй юу яриад байгаа юм бэ та чинь одоо. Би бас яг ганц бие олон жил явлаа л да. Тэгээд бас найз охин бас тогооныхоо хүнийг хайж байгаа гэх юм. Тэр 73 чи юусоо энд байхгүй. Дандаа гадаадаас ажиллаа хийдэг байхгүй. Энд ч та ер нь эргэжтэйчүүд нь сууж байгаа. Тий. Тийм үү. За тэгвэл манай ихнэр энд баг. Баярлалаа. Сайн байна. Сайн байна. Нөгөө ажил дөрөхөд анкет бүгдсэн. За нөгөө ажлын анкет бүгд нэр нь хэмлээ. Давхар баяр. Энэ Давхар баяр. За манай компаниас тодруулж асуух асуулт тань байна уу? За. Манай компани шинэ жил хийзээ. Хэдэн их төлөвлөгөөтэй байгаа вэ л ч. Тэрийг одоо бид комиссараа хурлаж ижил одоо өдрөө гаргана л арай тодорхой гараагүй. Тэр комиссод нь би өөрөө орчих болно шүү. Би юм байхгүй юу даргаараа. Би чинь өмнө ажиллаж исэн байгууллагуудаа бүгдэнд нь дандаа энэ юм зохион байгуулах комиссод нь ажилтдаг байсан байхгүй юу. За. Шинэ жил баярын арга хэмжээнүүдийг бүгдийн сайхан зохион байгуулалт, хамтлаг дуучдаар холбогдно, оройных нь үргэлжлээд явдаг автор пари мараа шүү дээ. Тэр мэрийг бүгдийг би чинь айгүй сайн зохион байгуулждаг байсан. Одоо цагаан сарынхан баярт хэдлээ бэлтчих хэрэгтэй байхгүй юу? Араас нь цэргийн баяр, март гэл ингээл инэдми баяр бүгд явна шүү дээ. Тэр комиссод л намайг оруулчих. Тий. За баяр. Би ер нь их нэртэйгээ их холбоотой юм байхгүй юу? Наасан. За яг цагтаа хэлээ шүү дээ. Нэг кофе ууч идэх үү? Американо ууч, сүттэй. Тэгээд дахиад жоохон жихэр хийчих. За би одоо яг ямар компанид орох гэж байна вэ? Тийм ээ. Танаа одоо компани чинь нэр ус юу вэ? Танах одоо хэдэн салбар компанитай хичнээн тооны хүмүүстэй тайлан тооцоогоо одоо энэ улсдаа сар болгон төлдөг юм уу, төлдөг юм уу, татвараа төлдөг юм уу, яадаг тэр мэдээллүүдийг одоо би бол авмаар авах юм. Өөрөө хаанаас явах юм бэ? Гүг ажилд орох ч юм уу л байна л да. Гэтэ танай компани одоо нарийн тооцоо энэ мэдээллүүд чинь надад хэрэгтэй байх. Тэрийг би авмаар авах. Манайх энэ Сэцоёо гэдэг нэртэй боловсролын төв байгаа юм. Тий, гадаад руу оюутан залуучуудыг хэлний бэлтгэлд явуулна. Бакалавр, докторт бас зуучилж өгдөг ийм газар ба. Тэр дундаа Солонгос руу. Тий. Одоо танад одоо компанид одоо би орлоо хэдлийн сар жилийн дараа дампуурчуул яхын цалин мөнгө өгч чадахгүй. Тэр мэрэг чи одоо надаа айгүй сонирн байгаа байхгүй юу? Манайх одоо 10 жил доктортой үйл ажиллагаа явуулж байна. Тий. 4000 гаруй хүүхдүүдийг одоо хэлний бэлтгэл энэ сургуулиудад зуучилж явуулсан байна. Тэгээ Солонгосын бид чинь 40 гаруй сургуультай бас хамтарч ажилладаг байхгүй юу? Манай компани ирээдүй бол бүр илүү гэрэлтэж байгаа тэр дампуурж одоо тийм юм бол байхгүй. Яг Солонгос сурж байгаа хүмүүс одоо байна уу? Бага Солонгост одоо сүүл бидэд бас хүүхдүүдэд явуулаад сургуулиуд руу зуучлаад бүр онгоцны буудлаас ингээд тосч аваад байрлах газрыг нь зааж өгөөд ингээд бүх юмыг бид хийгээд явдаг. Зүг. Тий. За тэгвэл эргээд толбогдох уу? За баярлалаа. За. Кофего яваа хөөе. Танаа цалин хийдвэ? Цалин ер нь хийснээрээ нэмэгдэхүү те. Цалингийн зээлд ер нь танаа хамрагдуулаад өгдөг үү? Цалингийн зээлд яг ингээд он удаан жил ажиллаад ингээд яхан бол цалингийн зээл мэл ингээд урамшуул ингээд олгож болно шүү дээ. Болно нэр л асуудалгүй. Цалин гол нь цагтаа авах те.
Гэхдээ чинь тодорхой заасан өдрүүд бас байгаа л да. Би нөгөө лизингтэйгээ хамт ингээд юу ачмаар байгаа. Яг тэр өдөртөө л болгочмоор байгаа байхгүй. Ажлын цаг нь бол бага үстэй. Яг л багууд ажлын 8 цагтаа л ажиллаад цалингаа авна шүү дээ. 8 цагаас бага ажиллах цалин хасагдахгүй үстэй. Гэхдээ чи тэгээд ажлын үйл хасагдсан шүү дээ тэр чинь. Тэ ажлуудаа цалин бол нэмэгдээл явна тий нэмэгдэнэ. Ажиллах юм бол тэр цалин нэмэгдээд явна шүү дээ. Одоо авчих уу? Гэхдээ чи юу хуцаад байгаа юм бэ? Ажлын хүн чи ажилд орох гэж ирэх юм чи. Энэ гадаадад нэг жил хэлний бэлтгэл сурсан гэсэн байна тий. Нэг жил сурсан. Хаана аль улс сурсан бэ? Таиланд. Таиланд да? Тий, Таиланд. Англи хэлээр үү, Таиланд хэлээр үү? Яг нөгөө өөрийнхөө хэлээр. Өөрийнхөө хэлээр сурсан. Юу гэсэн үг? Таиландд яг өөрийнхөө хэлээр сурсан байхгүй. Энэ хэлээр. Манайх ч өөрөө юм араа. Сэц оюу гэдэг нэртэй энэ гадаадд хүүхдүүдийг хэлний бэлтгэл явуулдаг байхгүй Солонгос руу. Энэ хэлний бэлтгэл наач бол байхгүй. Гадаад хэлнэ. За шиг. Тий, хэрэггүй баярлалаа. Өөр яадаг гэнэ та өөр чадахгүй. За. Ажилд орох гэж ирсэн юм байна. Орсч авах тий. Орцсон. Орё. Тийм, ажлын цаг нь бол болж байгаа үстэй. Талцаад. Гэхдээ зарим цагууд нь бол амжихгүй л байна. Гэтэ амжсан ч авах тий. Чи нэг юм тодорхойгүй байгаад байна л да. Яасан ч ахтай гээл те. Тэгэхээр оффист нь ажилд орох гэж байгаа хүн ч гэсэн өөрсдөө гэсэн зорилготой тийм байх хэрэгтэй байхгүй юу? Яг зорилготой байсан ч авах тий. Эсвэл хан чамдаг санал тавих уу? За. Чи эсвэл манай боловсролын төвөөр дамжуулаад Солонгост очиод хэлний бэлтгэл сурах юм уу? Тэгээд яах. Ер нь суусан ч авах тий яхаа. Болно шүү дээ. Эсвэл манад ажилд орох уу? Тэгээ ажил хийсэн ч авах тий. Сурах уу? Сурсан ч авах тий. Болно шүү дээ. Аль алийн яаж ч л та. Болно шүү дээ. За тэгвэл ийшээ суучих уу? Суусч авах тий. За тэг сурсан ч авах тий. За тэгвэл шагнал урамшуул ер нь юу шагнал урамшуул бол маш олон шагнал авч ирсэн. Би яг одоо бол сайн санахгүй байна. Гэхдээ хамгийн сүүлийн шагнал маань тав сурагч байсан болов уу? Тав сурагч юм уу? Өөр одоо ямар нэг өсний сэс бас авч ирсэн юм байна. За. Та юу яалаа? Манай ярилцлаганд юу ч тэнцсэнгүү. Тоо сурагч аваад ирчихдэг ч.